Шударга улс төр эрхлэгчийн төлөө газраас энэ Монгол улсад тулгымсан 76 асуудал шийдлгээд энэ ажлыг эхлүүлсэн. Үүний хүрээнд бас Ариун заяа сайд маань хүнсний толгойн, хүнсний эрхийн бичиг буюу хүнсний толгойн, хүнсний дэлгүүртэй холбоотой асуудлыг хариуцж байгаад ажиллаж байгаад туйлын баяртай байна. За ялангуяа энэ иргэдээс ирж байгаа ялангуяа энэ яг энэ толгомцсон асуудлын хүрээнд хэд хэд асуудлууд гардаг юм бэл. За нэгдүгээрт энэ хүнсний толгойн буюу хүнсний эрхийн бичигч одоо яг хэнд зориулагдаад байд юм бэ? Тэ? Яагаад энийг заавал сонгон шалгуулалтаар зөвхөн хитгэн дэлгүүрт нийлүүлээд байд юм бэ? Гэтэл нөгөө нэг дэлгүүрүүд нь одоо жишээлбэл нөгөө хүнсний толгойноор үйлчлэнэхээс илүүтэй хүнсний толгойн эрх хүнсний толгойноор хүнсний эрхийн бичгээр хүнс худалдаалах эрх авсан гэдгээр улбаалаад тодорхой хэмжээнд давуу эрх хэтлээд байна. Тухайлах юм бол оронгууд одоо юу гэдэг хүнсний толгойноор килограмм хаг 12-аар ав. Хажуудлын дэлгүүрт бэлэн мөнгөөр 11 байдаг ч юм уу те. Гэмчлэнгийн юм асуудлууд их гардаг. Тэгээд ер нь энэ хүнсний эрхийн бичгийг хэн зориулж хэдэн төгрөгөөр төсөөлөж гард юм бэ? Хэн зориулсан юм зүйлүүд юм? Харин энэ хүнс тэжээлийн дэмжлэг гэдэг маань бол ердөөсөө зорилттой бүлэг буюу хүнс тэжээлийн килокалори одоо авах боломжгүй чадамжгүй байгаа хүмүүст л бид нар төр засгийн зүгээс одоо дэмжлэг үзүүлж байна гэсэн үг. За энэ бол 2008-аас 2009 онд анх одоо батлагдаж хэрэгжижсэн хөтөлбөр. Тэгээд сүүлийн одоо бараг 10-11 жил бол тууштай хэрэгжээд ер нь бол яг энэ хүндрэл хямралын үед бол хамгийн сайн хамгаалдаг хөтөлбөр гэдгээрээ бол уг нь олон улстай ч гэсэн их сайн сайшаагддаг. Тэгээд өрхийн гишүүн бүрт буюу одоо том хүнд 16 мянган төгрөг, хүүхдэд бол 8 мянган төгрөг сар болгон одоо хүнс тэжээлийн дэмжлэг гэж одоо өгдөг. За энэ дотроо бол мэдээж 10 нэр төрлийн бүтээгдэхүүнээр л хязгаарлагддаг нь бол онцлог байгаа. Тэгээд энэ хэдий хэмжээний ямар одоо бүтээгдэхүүн байх вэ гэдгийг бол бас эрүүл мэндийн яамтай бас хамтарч баталдаг ийм онцлог хөтөлбөр. Яхаа аргагүй таны сайн хэлж байгаа хинд өгөөд байгаа юм бэ? Ил тод нээлттэй биш вэ? Сонгон шалгаруулалт нь ямар юм те? Зөвхөн авж байгаа иргэдийнхээ хувьд жишээлбэл те. Одоогийн байдлаар Монгол улсад 40 гаруй мянган өрх 230-аад мянган одоо хүн авч байгаа байхгүй тийм хүнс тэжээлийн дэмжлэгийг. Тэгээд 800-аад дэлгүүрээр дамжиж байгаа. Тэгээ яг энэ дэлгүүрийг бол сонгон шалгаруулдаг. Тэгээд иргэдээс бол маш их гомдол ирдэг нь. Нэгдүгээр за би өөрөө хүнс тэжээлийн дэмжлэгт хамрагдаж чадахгүй юм тий. Нэг талаас одоо иргэнээ яаж сонгодгийг, нөгөө талаас дэлгүүрээ сонгочоод энэ дэлгүүр чи өөрөө чанартай үйлчлэгийг үзүүлэхгүй байна. Намайг одоо бас хохироогоод байна. Илүү одоо төрөл садан танил хүмүүстэй эрхийн өгчөөд тэгээд тэр хүн илүү үнэтэй болон одоо чанаргүй бараа зараад байна. За мөн дээрэс нь баримт ердөөс өгөхгүй байна гэх мэтчлийн асуудлуудыг ирүүлдэг байсан. Тэгээд ингээд учраас энэ асуудлыг шийдвэрлэх эхлэлийн хэдүүлээ бас тавьж байгаа та би ч гэсэн бас талархалтай. Энд чинь нөгөө нэг хөгжлийн бэрхшээл тэрэг авах уу? Авна шүү дээ. Энэ бол ямар нэгэн одоо бэрхшээлээрээ юм уу насаараа хязгаарлагдсан ердөөс юм байхгүй. Өрхийн орлогыг орлуулан тооцох судалгаагаар өрхийн нөгөө оноо нь одоо бага байгаа тийм ээ одоо ядуурлын төвшөнд байгаа иргэдэд л тухайн сум хороо багийн амжиргаа дэмжих зөвлөл гэж бас байдаг. Тэдгээр одоо комиссийн одоо шийдвэрээр тухайн хүмүүс сонгон шалгаруулагддаг. Ийм журмтай. 2018 оны статистикийн мэдээгээр хүн амын дундах ядуурл 28.4%, ядуурлын шугамд ойролцоо буюу ядууралд өртгөд ойрхон эмзэг байдалтай хүн амын эзлэх хувь 14.9 байгаа буюу нийт хүн амын 43.3% нь хүнсний хүртээмж талаас хүнсийг хүртэх боломж тун тааруу хүнсний хүртээмж жигд бус байна. Одоо манайх дээр ирж байгаа гол асуудал нь бол яг нэг хүнсний дэлгүүрүүдээс нэг талтай буюу тэр чинь бас л нэг жижиг том дунд түвшний бизнес эрхлэгчтэй байгаа шүү дээ. Тэрэн дээр ирж байгаа нь одоо яг сайн төрөний хэлдэг нөгөө 800 орчим нөгөө гэрээт дэлгүүрээр л өнөөдөр та хэд сонгон шалгуулалт хийгээд яваад байдаг. Гэтэл яагаад бид нар тэр хүмүүст ч гэсэн үйлчилчмээр л шүү дээ. Энэ өөрөө өрсөлдөөнийг хязгаарлаж байгаа буюу төр өөрөө өөрсдийнхөө давуу байдлыг ашиглаад зарим аж ахуйн нэгж буюу жишээлбэл мэдээ сонгон шалгуулалтаар явж байгаа ч гэсэн 800 аж ахуйн нэгжид эсвэл 800 иргэнд ч юм одоо хуваарь бизнес хийж байгаа магадгүй дэлгүүрүүд ордог багтай. Эднэрт давуу байдал олгоод байна. Тэгэхээр ерөөсөө хүртээмжтэй болгочооч хэл гэдэг энэ том асуудал ирээд байгаа байхгүй. Тэгвэл тэр санхүүгийн чадахгүй гэдэг нь ялгаа байхгүй. Нөгөө талдаа нийгэмд үүсээд байгаа тэр нэг толгоонтой иргэд гэдэг нэг юм нийгмийн ялгуурлыг алга болгох бас нэг процесс юмнууд гарах гад байна гэдэг дээр л манайх руу маш хэмжээний юм хүсэл саналууд ирээ. Тэр нь ч гэсэн одоо манай 76 асуудлын тэр асуулга цэгийн манер дамжуулж авсан асуудал дээр гарч ирж исэн процессуд байгаад байна.
Тэгэхээр одоо бол эн чинь Монгол улс дээр нэг 235 мянга гаруй ийм үндэсний чиглэлийн газрууд байх шиг байна. Дээрээс нь ялангуяа дээр таны сайн хэлдэг 10 нэр төрлийн бүтээгдэхүүн дотор манай хүнсний тухай хуулийн 306-г нэг стратегийн хүнс орцсон билээ л дээ. Нөгөө малын мах, сүм бүтээгдэхүүн ч юм уу те. Нөгөө нэг элсэн сахар ч юм уу, гурил ч юм уу гэсэн юм юмнууд нь өөрөө зайлшгүй байгаа нь бас нэлээд ач холбогдол өндөртэй харагдаад байгаа л дээ. Мах, дайвар бүтээгдэхүүн, сүм бүтээгдэхүүн, гурилан бүтээгдэхүүн байна. Цэцгийн тос, элсэн чихэр, төмс хүнсний ногоо, будаа, ургамлын тос, өндөг, жимс жимсгэн гэсэн ийм 10 бүтээгдэхүүн байгаа даа. Тэгээд хамгийн гол одоо бидний ямар боломж одоо байгаад байна вэ гэхээр ердөөсөө нөгөө технологийн шийдэл нь өөрөө байгаа учраас бид нар бүх дэлгүүрүүдэд буюу кассын баримт өгдөг, баримтын системд одоо холбогдсон дэлгүүрүүдээр энэ хүнс тэжээлийн дэмжлэгийг олгох боломжийг бид нар бүрдүүлж өгч байгаагаар онцлог байна. Кассын баримт өгөхгүй бол олох. Кассын баримт өгөхгүй бол болохгүй. Яг тэгэхээр бид нар чинь нөгөө хяналттай байх хэрэгтэй байхгүй. Тэгээд өмнө нь бол ингээд цаасан хүнсний талон байдаг байсан. Энэ цаасан хүнсний талоныг бол сүүлийн 10 жилийн хугацаанд бид нар ингээд карт руу шилжүүлэх гээл тодорхой ажлууд хийгдээд байна л та. Төрийн банктай бид нар бас сүүлийн 10 жил маш сайн ягт хамтарч ажиллаж байгаа. Энэ оны 1 сард л бид нар бүх одоо 100% одоо бас картчилж дуслаа. Буюу цахим картаар одоо энэ хүнс тэжээлийн дэмжлэг олгогдож байна. Мөнгө нь карт руу ороод тэгээ тэр картаараа тухайн дэлгүүрээс үйлчилгээ авч байгаа байхгүй. Тэгээ одоо болохоор бүх одоо энэ дэлгүүр, сүлжээ дэлгүүрүүд, кассын баримтууд бид нартэй бас сайн дураар одоо нэгдээд маш том ажлыг хийж байна. Энэ нь болохоор энэ 10 нэр төрлийн бүтээгдэхүүн бараа бүтээгдэхүүн бүгдээрээ нэгдсэн нэг кодтой байя гэдэг. Тэгэхээр атар талхыг одоо авч байгаа бол Сэлэнгэд атар талх авч гин үү тий одоо Номингоос авч гин үү за энэ Улаанбаатарт ийм артаас авч гин үү гэдэг нь яг тэр бүтээгдэхүүн нэг одоо кодтой байгаад тэгээд одоо бүх дэлгүүрт тэр карт нь одоо бас үйлчилдэг энэ бараа бүтээгдэхүүндээ л үйлчилдэг гэсэн ийм технологийн шийдлийг олж байгаа. Баркод шиг юм байна тийм. Ингэснээрээ бас ямар боломж бий болж гинөө гэхээр хүнсний талон авч байгаа хүмүүс ямар төрлийн бараа бүтээгдэхүүнийг илүү одоо авдаг юм бэ гэдэг тэр хяналтан ч гэсэн бас бий болж байна. Ерөнхийдөө баримтын систем маань 2016 оноос ширхэж эхэлж байгаа. За энэ хугацаанд бид нэр маш олон салбарын одоо үйл ажиллагааг хамжуулах дээр орж байна. За энэ удаагийн дээр өдөр хүнсний талон дээр бол баримт хэвлэлтийг одоо бүх төрлийн дэлгүүрээс иргэд хүнсний талоноор үргэлжлүүлэх боломжийг технологийн болгохоор ажиллаж байгаа. За энэ хүрээнд бид нар нийтдээ технологийн 100 гаруй компаниудтай хамтран ажиллаж байна. За энэ технологийн компаниуд дотор бол кассын систем нөлөөлдөг байгууллагууд орсон байгаа. Тэгэхээр ер нь өмнө нь бол одоо хүнсний талоноор үйлчлүүлдэг цөөн тооны дэлгүүрүүд байсан бол одоо энэ технологийн шинжилгээ хийснээр баримт олгодог бүх дэлгүүрээр бол иргэн өөрийн хүнсний талооны картаа үзүүлээд за нэр заасан бараануудыг бол авах болцоо бол бүрдэж байна. За энэний цаагааруу иргэдэг өөрсдөө сонголтоо бас хийх болцоо бүрдэж байна. Технологийн дэвшил ашиглаад бас өөрийн хүссэн дэлгүүрээсээ одоо сонгосон бараагаа авах болцоог бүрдүүлж өгч байгаа юм бас давуу тал бий болж байна. За хэрэглэгчийн системийн нөлөөлөгчдийн холбоонд санхүү кассын системийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дотоодын 30 гаруй програм хангамжийн компани нэгдэн үйл ажиллагаа явуулдаг. Манай гишүүн байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд өөрсдийн одоо нийлүүлдэг програм хангамжууд дээрээ энэхүү хүнсний эрхийн толооныг олгодог, сайжруулалтыг хийж байгаа. За ингэснээрээ одоо манай програмуудыг ашигладаг дурын хүнсний дэлгүүр одоо хүнсний эрхийн толооноор үйлчлэхтийн боломжтой болох, иргэдэд үйлчлэх боломжтой болох юм аа. Бүх баримт бүртгэгдээд эхэлнэ гэдэг бол цааталтаа эдийн засгт нөгөө даалт байсан маш олон зүйл гарна. Нөгөө талдаа жишээлх юм бол аж ахуй нэгжүүдээр ч гэсэн өрсөлдөх чадамж нь чадварх нь бас дээшлэн гэдэг хэлбэрлэл болох юм байна. Ер нь төр нэг салбараа сайжруулахад нөгөө салбарууд нь ч гэсэн ингээд дагаж одоо зэгцрээд явах хэрэгтэй байхгүй тий. Тэгээ энтэй адилхан зөвхөн энэ 10 нэр төрлийн бүтээгдэхүүний кодыг бид нар улс даяар жигдлэх гээд байна тий. Энэн дээр нэмэгдээд ингээд баг багаар бусад бараа бүтээгдэхүүнүүд ч гэсэн ижил кодтой болоод ижил одоо ингээд цахим бүртгэл нь хийгдээд ирэх юм бол бид өнөөдөр жишээлбэл хөл хорой тавилаа гэхэд тий хүнсний нөөц дэлгүүрүүдээр ямар байгаа өдөрт хэд борлогддгийн гэдэг ч юм уу те нэг тиймэрхүү мэдээллүүд нь илүү цэгцрээд илүү үнэн бодит реал тайм болж орж ирэх юм аа л гэж бас бодож байна. Энэ системүүдээ мэдээллүүдээ хооронд нь уялдуулаад үзэх юм бол жишээлбэл өнөөдөр мянгат малчин хүнсний талаа авах ёстой мó? Хэд хэдэн тээврийн хэрэгсэлтэй хүн өнөөдөр одоо хүнсний талаа авах ёстой мó? Хоёр одоо байшинтай тий одоо хоёр орон сууцтай хоёр байшинтай хүн
авах ёстой мó гэдэг дээр бид нар одоо ингээ үнэлгээ хийх цаг нь болсон. Үүнийг бол бид нар системчлээд хүнс тэжээлийн дэмжлэг олгох журмаа болоод шинжилчихсэн. Одоо ийм одоо хамрагдах ёсгүй хүмүүсээ бол бид нар хасаад явах хэрэгтэй. Тийм байна. Энийг бол хийгээд явна. Тэр нөгөө нэг планттай ирээд аваад идэг гэдэг их шүүмжтэй аваад идэг шүү дээ. Тэд нар ч юм бол одоо тэгэж өрнө. Хасагдах ёстой. Хасагдах ёстой. Өгж байгаа улсууд нь бас энэ ямар хүн өгж ийнэ, авж ийнэ гэдэг мэдэрч байгаа шүү дээ. Тэн дээр хяналтаа тавих хэрэгтэй шүү дээ. Даан дунсан хүмүүс ирээд юм ингээ аваад явдаг мавдаг гэж ярьж лээ л дээ. Зургасаархан зарим болсоо туусууд хүнсийн толгой авч ийн гэдэг тэр буруу байгаа. Жинхэнэ амьдралгаа өнөөдөр хоос хонжиг уусууд маш их байна. Тэр хүмүүсүүдийг хөрцөг хангалттай өгчээ бүрэх сайн байх юм. Өмнөх одоо энэ хүнс тэжээлийн дэмжлэг олгох журам дээр ямар нэгэн цаг хугацааны хязгаар тавигдаагүй. Нэг одоо орчих юм бол тэгэл ер нь бол ингээл яваал байгаа байхгүй. Сүүлийн 10 жил хүнс тэжээлийн дэмжлэг авч байгаа хүмүүс ч гэсэн байна. Гэтэл эн чинь 10 жилийн хугацаанд тухайн иргэд одоо өрхийн гишүүд бол ажилтаа болох нь болж байна тийм ээ одоо ингээд дээшлэл ингээд өөрчлөгдөд байгаа байхгүй. Тэгэхээр бид нар өөрсдөө төр засаг үн дээрээ бас илүү сайн хяналттай байх хэрэгтэй байгаа. Тэгэхгүй бол нөгөө хүн болгон дээр очиж шалгана гэдэг бол хүн хүчний хувьд бол боломжгүй байхгүй тий. Яаж тэр олон өрхтөр бас байнга очиод байх вэ? Тэгэхээр системүүдээр ашиглах ёстой. За нөгөө талаас 2 жилийн хугацаатай л болгож байна бид нар. Тий 2 жилийн хугацаанд таныг амьдралаа залгуултал төр зургийн хугацаанд бид нар дэмжлэг үзүүлье. Та амьдралаа өөрчил. Бид нар сургалтыг санал болгоё. Ажлын байр санал болгоё. Тийм давхар сургалтуудыг явуулъя. Тэгээд ингээд амжиргаач одоо тэр хүмүүс рүү зориулаад тийм ажил явамжтай зориулт. Зорилтод ажил явна. Энийгээ бид нар халамжаас хөдөлмөрч хэлж яа гэж хэлээд байгаа. Буюу өнөөдөр хин халамж аваад байна уу? Хин хүнсний талаар аваад байна уу? Тэр ажил хамрагдахгүй ахаад амжиргааны төвшөнд доогор аваад байл яг уу. 2 удаа бид нар ажлын байр санал болгоё. Тэ яг тухайн хүнд нь сургалаа, ажлын байр санал болголоо, татгалзлаа. Дахиад сургалаа, ажлын байр санал болголоо, татгалзлаа. 2 удаа ажлын байр санал болгоод татгалзаж байгаа бол бид нар хүчээр одоо энэ хүнс тэжээлийн дэмжлэгээ зогсооно. Яг гэвэл иргэн өөрөө хичээх ёстой байхгүй юу? Тэр хичээх зүтгэл одоо тэр амьдралын боломжийг бид нар ч гэсэн олгоё, сургая. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас одоо тоног төхөөрөмжийн зээл тусламжууд юу байна вэ? Тэрэнд нь хамруулъя гэдэг ийм одоо бодлогыг дэвшүүлж байгаа. За дээрэс нь бас энэ хүнс тэжээлийн дэмжлэгийн одоо журамд юу орж ирж байна вэ гэхээр тухайн хүнс тэжээлийн дэмжлэг авч байгаа иргэн өрх хөдөлмөрийн одоо чадвартай хөдөлмөрийн насны иргэн жилдээ 2 удаа олон нийтийн ажилд оролцох ёстой гэсэн ийм зүйл залтыг оруулж байна. Энэ нь бол тухайн одоо юу гэдгийг оршин суугаа газрынхаа тогтчлт тийм ээ ядчил хог төх мод тарих олон нийтийн ажилд оролцох ёстой шүү. Оролцохгүй бол хүнсний талаанаас бас хаснаа гэсэн ийм одоо зохицуултыг орж байгаа. Яг тэгэхээр иргэн болгон бид нар өнөөдөр хичээх хэрэгтэй байхгүй юу? Хүн болгон өөрсдөө хариуцлагатай байх хэрэгтэй. Нийгмийн идэвхтэй эдис байх хэрэгтэй шүү гэдгийг л бас бий болгох гэж байна. Амжиргааны төвшингээс доогор улсууд гэдэг ч одоо яагаад тийм байна вэ? Тэрийг бас судлах хэрэгтэй шүү дээ. Төр засаг. Энэ өчнө олон ажлын ингээд ажлын байрны зар хахад ажил хийдгүү гэж байгаа юм. Би ажил байхгүй ч нөгөө нэг 288 билүү. Тэрийг л авдаг байхгүй юу? Зүгээр сайхан ч одоо нөгөө сонгуулийн үеэр хүртэл гарч байсан хэсгийн ахлагч багийн засаг дарганаар юм уу эсвэл одоо хорон засаг дарганаар өөрсдийнхөө хорооныхоо албаа агчдад авчиад хүнсний толгой өгсөн байна. Тэ? Тэр толгооноор үйлчлүүлээд ингээд иргэдийн хяналт буюу мэдээллийн ил тод байдлыг хангаач та нар. Тэгэхгүй бол хэн нь ингээд яг нэг үлэхэд жишээлх юм бол хүнсний толгоо авч болохгүй, хүнсний эрхэм бичиг авч болохгүй гэдэг албан тушаалтнууд байд юм. Эсвэл одоо тодорхой жагсаалт хийж болтгүй юм гэдэг хүртэл маш хэмжээгээр ярьдаг л дээ. Тэр хороо дүүрэг одоо энэ тэр анхан шатан дээр байгаа тэр чинь энэ маш хэмжээгээр очиж байгаа л гэж ойлгоод байна шүү дээ. Судлаа шинжилгээ дэндээс ирж байгаа зү. Ийм өхүүдийг хамруулъя гэдэг. Тэр хорооноос тодорхойлоод хорооноос ирсэн бичгийн амжиргаа дэмжих комиссууд нь өөрсдөө тэндээ ажиллаад байгаа байхгүй. Тэгээд энэ дэр нэг ийм хоёр талтай юм байгаа даа. За яг баг хорооны зохион байгуулагч нь өөрөө тухайн одоо хорооны л оршин суугч нэг иргэн л байгаа байхгүй тий. Тэр хүн ч гэсэн бас хүн л байхгүй да. Тийм үстэй. Тэр хүн ч гэсэн бас ар гэр нь одоо асуудалтай байж болно. Гэхдээ энд бол нөгөө эргээд ёс зүйн асуудал гарах уу гарна. Яг тэгэхээр тэр комисс дотор өөрөө сууж яагаад өөрийгөө шалгаруулад хүнсний одоо дэмжлэгт орно гэдэг бол өөрөө болохгүй зүйл. Харин тэр комисс дотор өөрөө байдаггүй. Үнэхээр тэр оршин одоо юу гэдгийг тэр үрхийнх нь оноо доогор байгаа бол бас тэр хүнийг шууд оруулахгүй байх бас хэцүү байхгүй. Яг тэгэхээр тэр ч гэсэн бас хүн тэр ч гэсэн бас одоо нөгөө үрх нь ямар уу гэдгээс хамаарат бас нөгөө амжиргаа доогор төвшин байж болно шүү дээ. Гэхдээ бид нар юун дээр одоо бас санал нийлэх хэрэгтэй вэ гэхээр
Энэ хүнс тэжээлийн дэмжлэг олгогдох ёстой хүмүүс бол үнэхэрийн тусламж хэрэгтэй хүмүүс л баймаар байгаа байхгүй. Ямар ч орлогогүй үнэхэрийн одоо зорилтод бүлэг хөгжлийн бэрхшээлтэй ганц бие тийм ээ Ахмад одоо юу гэдгийг яг зорилтод бүлэгтэй байхгүй бол өнөөдөр дорж явж байгаа юм чинь дулмаа би яагаад авч болдоггүй юм бэ гэдэг байдлаар барьцаж ингэж явсаар байгаад бүр хитрхи ингэ хавтгаарсан байгаад байгаа юм аа. Тэгэхээр төр засаг энэ дээр бас нэг тийм илүү ухаалагл байгаасаа гэж хүсэж байгаа юм. Тэгэд энийг бол бид нар харин цахимаар бол бас их боломжуудыг бүрдүүлээд бас нэг тийм иргэдийн хяналтыг ч гэсэн бид нар нээлттэй болгоё л гэж бодоод байгаа. За энэ төслийн хүрээнд 2021 оны 3 дугаар сараас эхлээд бүх иргэдээ пин коджуулж дууслаа. За мөн Төрийн банк нь тус ажлын хүрээнд картын системдээ шинжилэлт хийж картыг бүх банкуудын посуудаар хүлээж авахд бэлэн болгон өөрчлөлтийг хийж бусад банкудаа манлайлан оролцлоо. За яг хүнс тэжээлийн дэмжлэг олгох журмаа бол бид нар яг одоо шинжилээд сайтын гар үсгэр тогтоол маань одоо журмаа шинжлэгддэг байгаа. Дэлгүүрүүд дээр одоо систем нь бол бэлэн болчихсон. Бид нар одоо шууд нэвтрүүлэхэд бэлэн. Гэхдээ тухайн дэлгүүрүүд дээр энэ касын системээ шинжилэхэд бас тодорхой хэмжээний цаг хугацаа ордог учраас эхний ээлжийн төсөөлөл бол бид 7 сарын 15-наас гэж бодож байна. Гэхдээ хуучин дэлгүүрүүд одоохондоо ингээ зэрэгцээд явна. Нөгөө 800 дэлгүүр байгаа шүү дээ. Нөгөө эрхээ авчихсан. Эднэр нь бол одоохондоо яг зэрэгцээд явна. Бусад дэлгүүрүүд одоо бас үе шаттаа нэмэгдээд тухайн иргэний сонголт болчиход байгаа одоо. Иргэн өөрөө сонгоод бас касын баримт нь одоо шинжлэгдсэн тэр дэлгүүрүүдээр үйлчлүүлээд илүү сонголттой болж гин, илүү нээлттэй болж гин. Мэдээж тодорхой цаг хугацааны дараа бол бид нар зөвхөн тэр картаараа зөвхөн касын баримт өгдөг дэлгүүрүүдээр л үйлчлэгээ үзүүл. За хүнсний толгойн үйлчлэг дэлгүүрүүд бол нэгэд оршин суугаа газраас хол байдаг. Хоёрдоо тэрхэд үнийн зөрүүтэй санагдаад байдаг. Гуравт болохоор авах ёстой бүтээгдэхүүн маань зарим дэлгүүрт нь байдгүй, олддоггүй. Тийм л бэрхшээлүүд байна да. Ер нь бол хин ч гэсэн хажуу дэлгүүрээс аваад хүнсээ аваад одоо ер нь баг штэ 2 амбултын хүн бол нэг 30-аад мянган цаас авчин те. Тэрний оронд хүн болгон 2-3 буудалд таксигаар л явж байгаа штэ. Тэр гурил жоохон махиж авах. Таксигаар яваад нэг 2-3 буудлын цаадах дэлгүүрээс ингээд авж яхаа оронд тэр мөнгө чинь бас хэмнэлтэд дээрээс нь яг хажуу дэлгүүрээс авах юм бол эн чинь бас айгүй ашигтай тийм ээ. Хин хиндэл ашигтай ер нь бол. За мэдээж одоо нөгөө нэг тухайн хүнсний бараа бүтээгдэхүүн буюу 11 төрлийн бараа бүтээгдэхүүн авж байгаа иргэдийн маань мэдээллийг тод болгоход бол хэцүү. Хувь хүний мэдээллийг бид нар задруулах бол хэцүү. Хувь хүний мэдээллийг арилгасан одоо юу гэдэг нууцлыг хангасан мэдээллийг олон нийтэд ил тавина. Иргэд өөрсдөө жишээлбэл тэр нөгөө хүнсний толгойноор үйлчлүүлж байгаа иргэд байгаа шүү дээ нөгөө талтай. Одоо түрүүний яриад нөгөө ландтай яриад аваа явдаг л гээл наа чи өөрөө бүтэн хашаанда том 2 давхар байшинтай байна штэ. Тэгтэл яг гудамжинд одоо жишээлбэл ямар ч хашаагүй зөвхөн ганцхан юм гэрт амьдардаг ядуу хүнийг авч чадахгүй байгаа. Тэнд байгаа 2 давхар байшин тэрхэр аваад байна штэ гээл ингээл ярьдаг штэ. Тийм нөхдүүдийг мэдээлэх систем бол ажиллах уу? Одоо жишээ нь энэ хүн аваад байна. Гомдол гаргах систем ажиллана гэсэн үг тийм. Ажиллана. Бид нар одоо энэ иргэдийн хяналт мэдээллийн одоо энэ системүүдийг ч гэсэн бас сайжруулах хэрэгтэй. Ямар ч байсан манай байгууллагын хувьд бол шудраг ус дээр хэмжлэг газрын хувьд маш баяртай байгаа зүйл нь нэгдүгээр хөлбөмбөгийн хамгааллын сайд Ариун зай маань яг ингээд бас өчнөө олон хэлцүүлгээ хийгээд энэ асуудлуудыг бас шийдвэрлээд бүх дэлгүүрт хүртээмжийг сайжруулах, за өрсөлдөөнийг ижлдэгш болгох гэдэг энэ чинь өөрөө төрийн аягүй том шийдвэр. Төр нь бизнес аж ахуйн нэгжүүдийнхаа аливаа үйл ажиллагааг нөгөө талдаа хязгаарлаад байна гэдэг нь ерөөсөө болчихгүй байна. Бизнес эрхлэгчид маань бол нэг л зүйл хүсэж байгаа. Юу гэхээр бид нар ажил хөдөлмөр орлого бүх юм өөрсдөө хийя. Төр ямарваа хязгаарлалтыг л бити хий. Бити халагчил тий? Одоо нэг ардаас гарсан, өрөөс гарсан хүүхд гэдэг шиг бити ингээл гэдгийг. Тэгэхээр энэ маань бол ямар ч байсан 7 сарын 15 гэхэд бол эхний ээлжинд бол шууд ингээд хүртээмжийн байд сайжрах юм байна. Өрсөлдөөн бол асуудалгүй цаашаа бас явж байгаа нь бол туйлын баяртай байна. За дээрээс нь мэдээллийн ил тод байдал шууд одоо ингээд ил тод мэдээлэх систем нь гараад ирж байгаа явдал бол бас их баяртай байна. Энэ өөрөө өрсөлдөөн гэдэг талаас арах юм бол яалч явахгүй мэдээллийн ил тод байдал өөрөө одоо 100% сайн байна гэдэг маань өрсөлдөөний суур зарчмуудын нэг буюу маш сайн хоорондоо өрсөлдөх боломжийг бас энэ төр бүрдүүлж байгаа. Түүнээс улбалаад маркетингийн хувьд ч тэр менежментийн хувьд ч тэр хааштай бүх хижил тэгш боломж олгогдчиход байгаа учраас энэ дээр манай байгууллага менежментийн хувь юуг нь сайжруулах юм гэдэг ч юм уу тий. Одоо тухайлах юм бол сумын газар дараа бас
энэ зах худалдааны төвүүдийн ялангуяа нэг хүнсний зах худалдааны төвүүдийн өглөөний 5 цагт онгоотой бүх эрхийг нэгээд өгсөн байгаа. Одоо уучин бол одоо зарим 5 цаг, зарим 7 цаг, зарим 9 цагт онгоодог бүр юм ялгууртай цаг тогтооцсон байсан. Тэгэхээр одоо таны хувьд одоо жишээ нь бол ингээд танаа ямнаас хийж байгаа энэ том ажлын хувьд өглөө 5 цаг ч гэсэн тэр хүн очиод тэр онгорхой байгаа дэлгүүр худалдааны төвөөр ороод шууд үйлчлүүлэх эрх нь үүсэж чинь гэдэг нь бол маш том эрхтэд өгч байгаа. Ялангуяа тэр өрсөлдөөнд орж байгаа аж ахуйн нэгжүүдэд бол маш том суур зарчмыг хангаж өгч байгаа том зүйл байна гэдэгт бол бидний хувьд ялангуяа шудраг устай хэрэгжил газрын одоо дараагаар ажиллаж байгаа миний хувьд бол одоо энэ чинь өөрөө жишээлбэл нөгөө нэг тэгж ярьдаг шүү дээ. За энэ дарга юу хийсэн? Тэр дарга үед юу хийсэн? Энэ үйл ажиллагааг нь үргэлжилж байгаа мó зогсцсон юм гэдэг нэг юм ярьдаг те. Тэгэхээр энэ дээр бол бас туйлын баяртай. Тэгээ энэ 76 асуудлын нэг асуудал нь ч гэсэн шийдэгдээд за одоо нэг нь бүтэн шийдлээ цаанд 75 үлдээ гэдэг ч юм уу те. Тэгээ явж байгаа нь бол бидний хувьд бол маш сайхан Монгол Улсын засгийн газраас ялангуяа амлсан томог хэмжээний мөрөг төлбөрүүд биелж байгаа гэдэгтэр бол маш таатай байна. Юу нэм бас нөгөө хамтарч ажиллаж байгаа байгууллагуудтай үнэхээр юм бас талархлаа дэвшүүлмээр байна. Ягаад тэгэхээр энэ ажил маань одоо улсын төсвөөс ямар нэгэн мөнгө тавигдаад хин нэгнээр одоо ажил үйлчлэгээ гүйцэтгүүлээд хийж байгаа ажил ердөөсөө биш. Тэ? Манай яамны зүгээс хин нэгэнд одоо мөнгө төлж ямар нэгэн систем хөгжүүлээгүй байхгүй. Энэ систем хөгжүүлж байгаа програм үйлдвэрлэгчид тухайн одоо дэлгүүрүүд өөрсдөө яг энэ нийгмийн хариуцлагын хүрээнд энэ систем энэ өөрчлөлтүүдийг хийгээд бас яг адилхан энэ бүтээгдэхүүнүүдийнхаа кодыг жигдэлчи тухайн одоо үйлчилгээ авж байгаа иргэндээ боломжийг бий болгочихъя гэдэг тэгэхээр юм нэг сайхан санаачлагад нэгдээд сайн дураараа энэ ажлыг одоо хамтдаа хийж байгаад нь үнэхээр маш том баярлалаа. Цааш одоо ч гэсэн одоо төр засаг энэ хувийн хвшил болоод энэ байгууллагуудтай яг л ингээ хамтраал ажлуудаа сайжруулаад нэгнийгээ дэмжээл явах учиртай. Энэ баркодчсон сүүлд би бас хэлээ. Энэ сая би энэ харж ирсэн танахаас энэ юу гаргасан юм бэ? Хүнсний эрхийн бичгийн үйлчлэгийн шинжилгээгээд бүр судалгаатай нэлээд нарийн материал гарсан байна. Энэ дээр тэр 12 төрлийн бараа бүтээгдэхүүнийг баркодчулсан гэдэг. Манайх энэ дээр бас ажиллаж байгаа шудраг устай хэрэгжил газар мэргэжлийн албан байгууллага стандарт хэмжилсэн газартай. Тэгээд та хэд маань бид одоо манай 3 байгууллага хийж байгаа дэр бас энэ айгүй том юм хүнтэй нэг зүйлийг хийсэн байгаа нь энэ баркодчлах ажлыг хэлээ. Энэ баркодыг бид нар зайлшгүй хийх хэрэгтэй гэж харж байгаа. Хүнсний бараа бүтээгдэхүүнүүд дээр. Тэгэхгүй бол баркодгүйгээс болоод тухайн хүнсний бараа бүтээгдэхүүний аюулгүй байдал алдагдчихж байгаа маш их асуудлууд байна энэ бүлэгт. Одоо тэр хүнсний аюулгүй байдалтай холбоотой хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоо буюу ISO 22000 гэдэг байна. Хүнсний бүтээгдэхүүн аюулгүй байдлын тухай хууль, органик бүтээгдэхүүний тухай хууль, хүнсний тухай хууль, за уналах бачир хүүхдийн хүнсний тухай хууль гэдэг ч юм ингээд бүх юмнуудыг хараад ерөөсөө л одоо нөгөө хобби гэдэг шиг дэлгүүрт орохоор баркод байна уу багхгүй юу? Нэг талдаа нөгөө талдаа энэ баркодыг уншуулах юмуд нь бас байна уугүй юу? Иргэн өөрөө очиод энэ баркодыг шууд ингээд уншуулмаар байна гэхэд ер нь дэлгүүрүүд дээр бас их хоор юм байл. Тэгэхээр та хэд маань энийг ингээд бүтэн оруулчих чинь гэдэг маань бол эргээд маш олон бүтээгдэхүүний баркодыг бас ингээд жигдэлж өгч байна гэдэг маш гоё ажил байна л да. Баркод гэдэг маань өөрөө бас нэг жишээлбэл нэг ийм бараа бүтээгдэхүүн дээр бүх дэлгүүр адилхан баркодтай баймаар байгаа. Тэгэхгүй бол дэлгүүр болгон өөрсдөө баркод хийхлээр нийт одоо улсын хэмжээнд яг одоо энэ шар штрих тийм ээ хэрэглээ ямар байгаа юм бэ? Үлдэгдэл хэд байгаа юм бэ? Гаднаас хэд орж ирдгийг дотооддоо өөрсдөө бас хэдийг үйлдвэрлэдэг гэдэг мэдээлэл одоо бас нэгдсэн байдлаар гарч ирэхгүй. Гэтэл энэ одоо манай стратегийн бүтээгдэхүүн байгаа болвол бид нар эдгээр мэдээллүүдийг мэддэг байж ээж илүү зөв зохистой бодлогыг гаргах байхгүй. Тэгэхээр ямар ч байсан энэ 10 одоо төрлийн хүнс тэжээлийн дэмжлэгийн одоо багцад орж байгаа стратегийн бүтээгдэхүүн дотор мэдээлэл маань илүү зэгцэрч орж ирнэ гэсэн хүлээлттэй. Маш гоё. Энэ бол үнэхээр гоё ш баркод бол. Маш том юм нэгтлэл шүү. За баярлалаа танд. Баярлалаа. Бидний одоо хамтын ажиллагаа санаачлагууд илүү одоо бас өргөн дэлгэр 76-аар хязгаарлагдахгүй байх. Одоо энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхийг одоо хүсэж байна. За Монголын ард түмний хүмүүс танд баярлалаа. Баярлалаа. За. Монгол улсад тулгамдсан 76 асуудал. Оролц, шийд.